За баярлаа. Бүгдэнд нь баяр хүргэе. За ингээд зөндөө олон таньдаг хүмүүс сая ингээд шагнал авч ийн. Тэгээ та бүхнээр маш их бахарч байна. За бүгдээ өөрсөндөө зориулаад нэг сайхан алгас шийдэх үү. Та нар зориулж байгаа шүү. За. Окей. Харин тийм тэгээд өнөөдөр төрсөн өдөр маань таарсан. Гэхдээ та хэдийн үед маш чухал өдөр болж байгаа учраас та бүхэнтэй бас нэг өөрийнхөө зүгээс та бүхэнтэй уулзахын боломжийг бас хэрэглэе гэж бодлоо. За ямар ч байсан өнөөдөр миний тайзнаар гарч ирсэн нэг хамгийн чухал зорилго бол би нэг зүйлийг маш сайн баттгах хэрэгтэй. За мэдээж би ганцхан багш биш, та нар бас мэдж байгаа. За миний үүрэг роль, миний яг энэ ажиллаж байгаа позишн бол та нарын амжилтыг улам бүр цааш нь илүү хол явахад туслах үүрэгтэй. За өнөөдөр бол та нар энд баяраа тэмдэглэж байна. Зарим нь өнгөрсөн хугацаанд уйлаад ирж исэн хүмүүс бас цөөнгүй байгаа. За тэгэхээр тэр хүмүүстэй бас би ажилтдаг тийм. За миний ажил бол та хэдийг тасралтгүй цаашаа илүү том амжилтанд хүрэхин төлөө зогсдог. Өнөөдөр ч гэсэн би өөрийнхөө байх ёстой байр суурин дээрээс та бүхний баяр дээр мэдээж би танаас баяр хүргэнэ. Яагаад тэгэхээр энд сууж байгаа бүх хүмүүсийн ард ямар их зориулт байсныг би бас ойлгож байна. Манай ирчүүдээр ч гэсэн маш их ачаа ирж ирснийг би бас ойлгож байна. Олон удаа ихнэрээ сургалтанд чөлөөлж явуулж ар гэрээ авч үлдчихсэн ирчүүд байвал гараар өгдөө. За байна те. Энэ ихнэр нь одоо юунд яваад байгаа өглөө гараад орой ирээл ингээс айгүй завгүй ажилладаг. За тэгээд мэдээж энэ бол одоо яалтчгүй гэр бүлэрээ, дээрэс нь санхүүгээрээ, цаг хугацаагаараа маш олон зүйлээр ингэж хөрөнгө оруулдаг. Ер нь үнгүй амжилт гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр өнөөдөр цаг хугацааны хувьд маш сонирхолтой юм цаг үед би та бүхэнтэй уулзж байгаа. Энэ бол 2021 оны 9-р сар. Энэ 2021 оны 9-р сар юу илэрхийлж байгаа гэхээр одоо бүгдээрээ өнөөдөр бас амаргүй цаг үеийг туулж байгаа юм. Тийм үү? Цар тахал. За ковидтэй холбоотой бид нар бас маш олон хүнд нөхцөлүүдийг туулж байгаа. Тийм учраас энэ цаг үе дэлхийн нийт бизнес тэгж ярих юм бол миний сэтгэл зүйд хүртэл нөлөөлсөн маш том өөрчлөлтийн цаг хугацаа байсан. Энэ өөрчлөлтөөс та юу сурсан бэ? За өнөөдөр бүгдээрээ баяраа тэмдэглэж байна. Баяр тэмдэглэж байгаа гэдэг бол нэг талаасаа нэг барайнд орж байгаа, нөгөө талаасаа бас нэгэн шинэ үйлрэл рүү гараанд гарах гэж байгаагийн нэг зааг шүү дээ. Өнөөдөр танд маш их ирчүүч урам зориг хайрлан маргааш таныг маш том хариуцлага дараагийн шинэ зорилго хүлээж байгаа. Тэгэхээр өнөөдөр би таныг ганцхан баярлуулмааргүй байна. Өнөөдөр нэгэн хатуу хөвгтэй ирсэн. Гэхдээ таныг хурцлахын тулд, таныг буруутгахын тулд биш. Таныг бас мохохын тулд биш. Окей? Тийм учраас би өөрийнхөө үүргийг биелүүлэх ёстой. Тийм учраас өнөөдөр та бүхэнд нэг түүхээр эхлэе гэж бодож байна. За би танаас нэг жижигхэн түүх ярьж байна. Нэг ах トゥ гур байжээ. Биедээ маш их хайртай. Маш их хайртай. Энэ ах トゥ гур өөр гэсэн амьдралын зорилготой байсан. Ах トゥ гур дундаа ярьж байгаад нэгэн шинэ мөрөөдөл ба зорилгыг өмнөө тодорхойлсон. Тэр нь бол сургань гарч байгаа алсын тэртээд байх нэгэн их хэмжээний алтны сургийг гаргасан байна. Тэгээд энэ алтыг ах トゥ гур гуруула аялан байж тэр олон саад бишэлийг даван байж очиж тэр алтыг авъя гэдэг ийм зорилго тавьсан. Ингээд тэд энэ алтан төрхийн тулд маш том далаа тэнгисийг гаталж олон байр газар явах хэрэгтэй болсон. Маш хол аян замыг туулсан, маш олон саад бишэлийг туулсан, эцэст нь зорьсон газар хүрсэн. Тэгээд их хэмжээний алтаа олсон. Алтаа аваад алтаа завин дээр ачаад буцаад явж явах замд том ах нэг шийдвэр гаргасан байна. Том ах нь ямар шийдвэр гаргасан гэхээр нөгөө алтаа аваад ус руу шидсэн. За ийм олон цаг хугацаа, хөрөнгө мөнгө зориулт гаргачаад гурлаа ийм хол замыг туулчаад ингэж зовж ийм их алт олчоод ах минь та яагаад энэ их алтыг ус руу хайчваа гэсэн чинь ах нь юу гэж хэлсэн гэхээр дүүнэр минь энэ алтыг олохоос өмнө бид нар нэг нэгэндээ хайртай байсан. Энэ алтыг олохоос өмнө бид нэг нэгнтэйгээ зүрх сэтгэлээ нээж ярилцдаг байсан. Энэ алтыг олохоос өмнө бидний харилцаа шал өөр байсан. Харин энэ алтыг олсноос хойш тэр цагаас хойш бид гурав нэг нэгнтэйгээ юу ч ярихаа болсон. Бид нар нэг нэгнийхээ нүд рүү чанахаа болсон. Бид нар нэг нэгнийгээ ойлгохоо болсон. Тийм учраас дүүнэртэйгээ харилцаагаа алдснаас алтаа хайсан дээрээ гэж ахна хэлж. За одоо бүгдээрээ нэг юм
Зарим алга ташсан хүмүүс нь яагаад алга таснаа ч ойлгохгүй зарим хүмүүс ингээд гайхаад алгаш. Энэ түүх танд юу бодогдуулж байна? За магадгүй зарим хүн бодож байгаа байхгүй ингэж зовчоо тэр алтаа хайдаг нь одоо яаж байгаа? Тэ? Зарим нь алтаа хаяхгүй гэж болох байсан уу? За та нар юу гэж бодож байна? Алтаа хаяхгүй гэж болох байсан уу? Болох байсан. Яагаад ах нь алтаа хийсэн? Тэгээ хоёр дүүн магадгүй одоо бүгд жоохон энэ дэр дүүн шинжилгээ хийл та. Магадгүй дүүнэр нь ботсон баг. За би баг дүүн юм чинь надад арай их алт өгөх баг. Яг л би айлын баг юм чинь. Эсвэл магадгүй нөгөө дүүн ботсон баг те. Би дөнгөж сэргээс ирээд ихнэр аваад дөнгөж гэр бүлээ байгуул чинь надад нэг алтныхаа ядаж нэг 50% өчхөөлгөө дээ. Алтаа олонгуудаа хоорондоо бодол дотроо хуваагдчихсэн. Ойлгож байгаа сте. Энийг том ах нь мэдэрсэн. Магадгүй нөгөө хоёр яагаад дуугаа оруулсан? Ах угаасаа том ах юм чи угаасаа тэгээ шууд өөрөө 50% наангуудаа шууд битээрийг шууд 50-50-аар тастангуудаа 25% өгчих байх дөө гэж бодсон уу? Тэр хоёр дүү маш олон юм бодсон учраас тэр хоёрын хандлага нь царайн дээр ил болсон. Тийм учраас ах нь алтыг хайсан. Харин өнөөдөр миний энд ирсэн зорилго бол би та бүхнийг уйтгалуулах гаагүй. Та бүхнийг бас бүжиглүүлэх гээгүй. Би та хэдийг бас дараачийн аялал чинь мортоход зэгч байгаа. Одоо биднийг шал өөр аялал хүлээж байгаа. Сая бол та нар алт олох аялалд явсан баг. Магадгүй та нар маш олон зүйл зориулж, нулимстай, хэрүүл уруултаа, үл ойлголцолтой, маргаантай, мэтгэлцээнтэй зөндөө олон өдрүүдийг та нар туулаад ямар ч байсан зорьсон зорилготой хүрсэн нь харагдаж байна. Гэхдээ цаанаа л нэг зовлонтой тэгсэн хэрнээ нэг юм баярлсан хүмүүсийн царайлаа байгаа л да. Нилээ ажилтсан. Тэгээд айгүй гой цагаан хувцас өмссөн. Баяраа тэмдэглээд нүд нь нилээ ухаан суусан шинжтэй юм харцтай хүүхнүүд л сертификат аваад буугаадсан ингээд. Их юм үдсэн байрын харцтай хүмүүс. За одоо би танаас юу гэж хэлэх чинь гэхээр одоо нэгэн шинэ өдрөл ирж байна. Ямар? Одоо энэ олж авсан үр дүн ба шагнал, урамшуулал, цалин юу байдгийг энэ бүх зүйлийг аваад ах дүү нартайгаа хамт цаашаа явах уу? Аль эсвэл аль нэгийг сонгох. Ойлгож байна. Амжилтанд хүрсний дараа эсвэл илүү их том амжилтын өмнө нөхцөл байдал биднийг шалгадаг. Биднийг сорьдог. Ойлгож байна. Миний зорилго бол би алтаа бити хаяасаа гэж би бодож байгаа. Миний зорилго бол бас хоёр дүү ах нартайгаа харилцаа авч үлдээсэ гэдэг нь миний зорилго. Гэхдээ шалгалт ирнэ. Бидний хэн бэ гэдгийг яг одоо шалгана. Амьдрал шалгалт сорилт юугаар ирдэг мэдхүү? Биднийг амьдрал шалгахын тулд эсвэл та одоо хайртай хоёр хосын харилцааг амьдрал нэг нэгэндээ үнэхээр хайртай юу үгүй юу гэдгийг яаж шалгадаг юм? Та нар хэлтэй. Бэрхшээл. Тийм үстэй. Нөхөрт нь нэг өрх тавьж болно, эхнэрт нь нэг сорилт тавьж болно. Тэр нь алт дуу, нэг сайхан бүсгүй юу мэдэхгүй шүү дээ. Янз янзын шалгуурууд амьдралд байгаа. Одоо бүгдээрээ харъя. Яг энэ үеийг дэлхийд даяараа амьсгаа дараа хүлээж байгаа. Юг? Ковидын дараах бизнесийн шинэ нөхцөл байдлыг. Ковидын дараах улс төрийн нөхцөл байдал. Ковидын дараах гэр бүлийн амьдрал. Ковидын дараах сургууль, боловсрол, маш олон салбар, нийгмийн бүх салбар амьсгаа дараа хүлээж байна. За одоо ковид дуусан гутал хурдан нэмэндээ. Ковид дуусан гутал би одоо өстой тий. Одоо би урагшлан да. Ковид дуусан гутал би одоо бүх хүн хүчээ нөгөөд, бүх хүн өөрийгөө нөгөөд, бүх бизнесүүд яг одоо ингээд тесрэхэд бэлэн байж байгаа. Яг энэний ирмэг дээр хэдүүлээ өнөөдөр энд сууж байгаа. Бас уулзж байгаа байхгүй юу? Тэгээ би өнөөдөр таанд хэлэх гээд байна. За, өнөөдрийг хүртэл явсан амжилтын чинь төлөө өнөөдөр та өглөө 9 цагаас хойш алга ташууллаа. Та нар зөндөө их баярлсан баха. Одоо үдээс хойш болж байгаа учраас би үдээс хойш сэдв ярьж байгаа шүү за. Би хариуцлагын тухай ярьж байгаа. Окей. За, Монголд сүлжээний бизнес янз янзаар хилэгдэж байгаа. Энийг та нар бүгдээрээ мэдж байгаа. Зарим нь ичиж ороод амжилтанд хүрсэн, амжилттай янз янзын хүмүүс байгаа. Гэхдээ муу бизнес гэж байдаггүй. Яг үннийг хэлье. Муу бизнес гэж байхгүй. Харин төлөвшөөгүй бизнес эрхлэгч гэж байдаг. Энэ нь миний тухай ярьж байгаа байхгүй. Бид нар маш олон бизнесийн байгууллагуудтай өндөр бүтээмжтэй ажиллах тухай ярьж олон төслүүдийг хийдэг.
Тэгээд их сургуулиуд байгууллага дээр очингууд байгууллага бидэрт зовлонгоо ярина. Ийм шалтгаанаас ажилч залуучууд өндөр боловсролтой боловч үр дүнгүй байна. Тийм үү. За тэгвэл бидний нэг хаана очиж зэгцлэх үү? Та нар их сургууль руу явуул яасан. За их сургууль дээр очлоо өндөр бүтээмжтэй залуучуудыг бүтээхэд яагаад бид нар одоо хамтарч сайн ажиллаж чадахгүй яг юунд асуудал байна гэдэг их сургуулийн багш нартай уулзахаар үгүй амраа багш наа чи бидний асуудал шүү. Угаасаа залуучин мэрэгчлээ сонгож эрэхтэй л буруу сонгоцсон байсан гэл тэгээд ийшин шийдтээ. Тэнгүүт нь бид нар ахлах тунд баг сургуулийн ангийн багш нартай очиод уулзсан гот үгүй багшаа эн чинь бүр сургуулийн өмнөх боловсролын асуудал байхгүй юу? Тийм учраас эн чинь цэцэрлэгийн асуудал бидний асуудал биш гэж шийдчихтэй. Цэцэрлэг дээр очингууд цэцэрлэгийн багш нар юу гэдэг гэж одоо энэ зөндөө цэцэрлэгийн багш нар байгаа даа. Эцэг их хамтрахгүй бол бид яаж хүүхдийг хүмүүжүүлэх юм бэ гэдэг байхгүй. Тэгээд эцэг эхчүүд дээр очингууд над дээр хөрөж байгаа байхгүй нэг асуудал чинь. Ингээ явсаар байгаад энэ нэг хүний л асуудал болж хувирдаг. Тийм үү? Амар том улс төрийн сэдв байснаа. Бизнес ч гэсэн яг адилхан явсаар байгаад нэг хүний л асуудал бол. Тийм учраас явж та бид хоёрын гаргах шийдвэр дараагийн улирлыг шийднэ. Би бас нэгэн сургаалт зөвлөлийг та бүхэнд хуваалцсан. Нэг залуу маш өндөр одоо сорьсон тийм өндөр ууланд хамгаалтгүй авирж ирсэн. Уулчин залуу. Яг түүний аяллаа яг хамгийн хэцүү үеийн хамгийн их зэсэг дээр нь хамгийн эрсдэлтэй хэсэг дээр түүний багч нь эвдэрсэн. Түүний хамгаалтын багчнууд нь тоногуд нь дээр нь асуудал гарсан. Тэр залуу яг амнасаа алдчихсан. Тэгээд тэр азар энд нэг нөөцтэй байсан нэгэн одоо юу гэдгийг те тэр тоногийг ашиглаж тэр хадан дээрээс амьд гарсан. Тэгэхэд бууж ирээд нэг шийдвэр гаргасан. Тэр шийдвэрийг өнөөдөр би та нарыг өнөөдөр энд гаргаасаа гэж хүсэж байна. Энэ хатуу үг шүү. Тэр залуу юу гэж хэлсэн гэж? Би уулчаа. Би ууландаа явах дуртай. Сая ихтэй эвгүй юм боллоо. Би азар амьд гарлаа. Ойлгож байна үстэй? Азар гэдэг үгэн дотор олон шалтгаан байгаа шүү. Сайн найз, сайн ментор, сайн коуч, сайн лидер, сайн спонсор зөв цагтаа юу ч ойлгоогүй явж нэг нөхөр хөтлөөд ийшээ оруулаад юу ч мэдээгүй явж жинний хүн туслаад ийшээ ороод тэр асуудлаа шийдээд нэг мэдсэн чинь цагаалт. За хотлоо яг тийм болоогүй шүү заяа. Зүгээр жишээ шүү заяа. За тэг ямар ч юмсэн энд амьд зогсож байгаа цагаалт гэсэн. За ямар ч юмсэн цагаалт. За зөв сая цагаалт гэсэн учраас жишээ авч явж байна. Тэр залуу баг ингэ зогсож байгаа байхгүй. Йоо. Стацаар амьдарлаа. Йоо. Гэхдээ хоёр дахь өгүүлбэр нь маш үнцэнтэй. Тэгээ юу гэж хэлсэн гэж? Би өөртөө нэг шийдвэр гаргасан. Би сая азар амьд гарлаа. Гэхдээ би дараагийн удаа азар амьд гармааргүй байна. Би өөрийн ур чадвараар би амьд гармаар байна. Би яг өөрийнхөө бүрэн хүч чадлыг ашиглаад би тэр асуудлыг шийдмээр байна. Би чадварлаг уулчин болмоор байна гэж хэлсэн. Яг энэ мэдрэмжийг өнөөдөр та нарт би өгөх гэж ирсэн ба. За яах вэ? Олон сайн нөхөц баг командын үр дүн гэсэн яриад байна шүү дээ. Энд чи одоо манай багийн үр дүн л гээд. Тэгээ та юу ч хийгээгүй юм ба шүү дээ. За тэгвэл багийн үр дүн байсан бол одоо чиний үр дүнгээ батлах цаг ирж байна. За яг азар гэдэл хэлээгөө муухай сонсогч л дээ өнөөдөр ийм гоё өдөр. Гэхдээ олон хүний дэмжлэгтэйгээр хүрсэн гэдгээ битгий мартаарай. Тэгэд одоо нэг имийг өөртөө шийдвэр гаргасан. Одоо миний ээлж ирж байгаа. Одоо ярьдаг байсан. Хүмүүсийн өмнө номлодог байсан. Хүмүүсийг чиглүүлдэг байсан. Тэр үгээрээ амьдрах цаг чинь ирлээ. Одоо би танаас хоёр дахь хатуу үгээ хэлэх гэж байна. Яг тэ та нар зөндөө урам сонсож байгаа нэг удаа иймэрхүү юм сонсоход айгүй гоостэй. Зүгээр өстэй. Бид нар амьдралын хідэн чухал зүйл дээрээ өөрийнхөө ойлголтыг өөрчлөх цаг ирчээд байна. Өнөөдөр бид яг хуучин дүрмээрээ тоглосон шүү. За үннийг хэлчихье. Өнөөдөр та амьдралаас олж авсан туршлагаа ашигласан. Та өөрийнхөө хамгийн сайнараа заасан, хамгийн сайнараа ярьсан, хамгийн сайнараа зохион байгуулсан. Би энэ чи итгэж байна. Харин ирэх жил буюу шинэ үлрэл магадгүй энэ ивент дуусаад шинэ үлрэл эхэлж иж магадгүй. Бид нар яг энэ босгон дээр зогсож байгаа. Яг энэ шинэ үлрэлд өнгөрсөн 3-4 жилийн шиг явах боломжгүй гэдгийг өнөөдөр би зарлж байна. Тэр хурган зайл одоо ажиллахгүй. Тэр
жоохон амин уурчижсэн зан чанар чи одоо явахгүй. Одоо чин сэтгэлийн зориултгүй бол бид нар олон хүнийг өмнө удаан жүжиглэж чадахгүй. Бид нар худлаа ярих гэж жүжиглээгүй. Зүгээр сайн өдөрдөгч байх гэж жүжиглсэн. Одоо жүжигд цаашаа явахгүй. Одоо жинхэнэ дотроос өдөрдөгч болохгүй бол дийлэхгүй. Тийм учраас өнөөдөр би таныг хуцлахын тулд энийг яриад байгаа. За өнөөдрийг хүртэл ярьсан нөгөө удирдлагын онол. Өнөөдрийг хүртэл ярьсан нөгөө лидер, спонсор хүний зарчмыг өнөөдөр өөртөө өмсөхгүй бол цаашаа дийлэхгүй. Нэг үрлэг ийм үг хэлэх гээд л да. Одоо хийж байгаа зүйлээ амьдралын хэм маяг болохгүй бол ойлгож байгаа сте. Дийлэхгүй. Тийм учраас өнөөдөр би таныг үнэхээр чухал өөрлөө хараасаа гэж бодож байна. Нэгдүгürt хоёр дахь хэлэх үгийн маань түлхүүр үг. Нөгөө үгийг гаргачихгүй. Энэ жоохон хатуу үг шүү. Та надад бити гомдороо. Жоохон хатуу үг шүү. Тэр улаанаар бичсэн үг мууийг уншихад болж байгаа эвгүй сонсогдож байгаа. Гэхдээ би танарт өнөөдөр хурцлахын тулд хэлж байгаа. Бид нар амьд гарсан. Бид нар ямар ч байсан барианаас олон хүлэг гарсан шүү. Гэхдээ цөөн барианд орж байгаа үстэй. Та нар чадсан. Одоо шинэ уралдаан эхлэх чинь. Шинэ уралдаанд шинэ санаа бодолтой орохгүй л дийлэхгүй. За би танарт нэг гоё үг хэлье. Шинэ санаа бодол гэдэг нь юу хэлхийг хүсэж байгаа вэ? Шинэ санаа бодол гэдэг бол яг ярьдаг шиг амьдрах тухай ярьж байгаа. Одоо олон зарчмыг өнөөдөр амьдралдаа хий. Өнөөдөр хэдүүлээ бүтээ. За би хэлсэн. Би еврей хүмүүсийн хэрэгэлдэг нэг алтартай үгийг би танад хуваалцъя. Бас нэгэн жишээ. Одоо монголчууд бол энэ аягүй сайн ойлгоно. Одоо жишээлбэл шин дарсыг шин тулманд хийнэ. Энэ нь юу гэсэн үг вөхөр исчава цоо шин айргийг хатсан азах шиг хатсан уян хатан чанараа алдсан тэр нэгэн одоо юу гэдгийг тэр тулманд арьсан тулманд хийгээд амын боовол эсвэл бол та нар сая 100 айрыг уусан төлгөө дээ тий битүү 20-ын канистер дүүрэн шин айрыг хийгээд таглаад машинтай зайлаад явал юу болох вэ? Бууддаг үстэй. Яг үүнтэй адилхан. Шин урилыг хэдүүлээ шин айргаар төсөөлье. Шин айрыг эсдэг, гурвалд ордог, өсдөг, эсдэг банк хөдөлгөөнтэй байдаг. Ойлгож байна уу? Дууссан хайрыг бол нэг хэв юм байна. Яг энэчнээс бүгдээр нэг зүйл харъя. Өнгөрсөн 3-5 жилийн бизнес хандах хандлага, асуудалд хандах хандлага, боломжид хандах хандлага чинь өнгөрсөн улиралдаа яг болж исэн. Одоо шинэ улиралд, шинэ цол, шинэ хариуцлага, шинэ нөхцөл байдал, шинэ нийгмийн нөхцөл байдал, шинэ цаг үе дотор хуучин зарчим ажилтгүй маа. Тийм учраас би таныг цоо шинэ тулам шиг шинэ улирлыг шинэ зарчим дотор хүлээж яваасаа гэж ятгах гэдэг. Шинэ тулам яагаад шинэ дарсыг хатгалж чаддаг вэ? Яагаад гэвэл уян хатан. Уян хатан гэдэг чинь юу гэсэн үг вэ? Сурах хандлагатай, хүнийг сонсож чаддаг, даруухан. Ойлгож байгаа үстэй. Хатсан азах шиг хандлага гэж ямар хандлага мэдгүй юм хэлэнгүүт мэднэ. Мэдэн штэ наат гэж. Тэгэл чи нэг сургалтанд хүрээч юм. Үгүй, заавгүй. Хоёлоо уулзах. Үгүй, чадахгүй. Та нар тийм хүмүүстэй уулзж ирсэн юм хэлэнгүүт үгүй. Юу хамгаалаад байгаа мэдгүй нэг юм хамгаалаад байгаа байхгүй нэ. Заа гэд хэлжүүл доош орчиход байгаа шин. Чи өшөө маргааш 2 цагт хоёлоо би чамд амар гоо шинэ бизнес болно. Үгүй, чадахгүй. Яагаад гэж мэдгүй. Завгүй. Ямар нэгэн шинэ юм хэлэнгүүт шууд хаадаг. Тэр хүн өөрийнхөө зарчмыг өхөө хөхлөө хамгаалж байгаа. Тэр хүний зарчим муу гэсэн үг биш. Хамгийн аюултай нь юу гэж шинэ юм орохгүй байгаад л гол аюул нь байгаа. Зөөлөн байна, уян хатан байна гэдэг нь одоо яг бидний ирж байгаа шинэ улирлыг хүлээж авах чадвартай байх лидерүүд ийм зан чанарын одоо тодорхойлтуудыг өөртөө өмсөх ёстой. Бий болгох ёстой гэсэн. Уян хатан, дарамт тэрэнгүүт сундаг. Бүгдээрээ нэг гүнзгий амьсгаан аваад үзье да. Тэнгүүт гидс чээж ингэ дөхөх гэж байгаа юмсаа тий. Энд чи уян хатлан байдаг илэрхийлж шít. Одоо гаргая.
Хатуу юм амьсгалж чадах уу? Чадахгүй шүү. Чадахгүй. Хэрвээ бид хатуу байсан бол харин бид зөөлөн байвал бид тэлж чадна. Одоо та нар хүнд асуудал тулгарх үед нэг энийг санаа алдаж гин гэж битгий бодоорой заяа. Шин тулам тэлж гинэ гэд өөртөө хэлээрэй заяа. Хэрвээ жоохон сэтгэл санаа унаад хэцүү байвал гүнзгий амьсгаа аваад би уяатан байна. Тийм үстэй. Би ачаалтаана. Би сурнаа. Би хүүхдээс сурж болно. Тийм үстэй. Би байглаас сурж болно. Би хинээс сурж болно. Хэрвээ хүн сурах хандлага алдвал энэ хүн хуучирсан байна гэсэн үг. Таарч гинөө. Энэ хүн хуучирсан байна гэсэн үг. Хэрвээ би шин байвал би уяатан байна гэсэн үг. Тийм учраас би та бүхнийг сэтгэл зүйн хувьд шин тулам шиг байгаасаа гэж та нарт сануулж байгаа. Ачаалтаа ах чадвартай. Уян байхын тулд ямар байх вэ? Одоо бүгдээрээ бодоод үзье. Монголчууд арьсан идэл, үхрийн арьс шир, түүхий бүтээгдэхүүнтэй холбоотой туршлагууд бидэд амьдралын туршлага зөндөө байгаа. Арьсыг яавал уяатан байдгийг та надад хэлдэ. Ямар арьсыг уян хатан байлгахын тулд бид нар яах ёстой вэ? Бид нар тэнд арчилгаа оруулах ёстой. Бид нар түүнийг тослох хэрэгтэй. Бид нар түүнийг байн арчилж тоглож тэр уяатан байна. Хэрвээ би өөртөө анхаарал тавих болох юм бол, хэрвээ би сурах чадвараа алдах юм бол, би сонсох чадвараа алдах юм бол, би их цантай болох юм бол, би дүлгөөн байдлаа алдах юм бол, би хатуурч эхэлж гисэн. Тийм учраас маш олон боломжуудыг бид нар хажуугаар алдна. Угаасаа дүүрсэн байгаа юм чинь. Юу ч орохгүй байгаа юм чинь. Харин шин байвал бид нар олон зүйлийг хийж чадна. Бас биднээс олон зүйл авахдахад бид нар бас агшиж чадна. Ойлгож байгаа юм. Сэтгэл зүйн үед би танарт энэ үгийг хэлэх гэсэн юм. Уяатан бай. Өөрийгөө байн гарчилд тоглож. Та нар 2-3 зарчмыг мэднэ шүү дээ. Бидний амьдралыг байн асарч, тоглож, тосолж, хөрөнгө оруулж явах хэвээр 5 чухал салбар байдаг. Нэг нь чи өөрийнхөө ертөнцийг үзэх үзэл буюу итгэл үнэмшлэр байгаа байнгын хөрөнгө оруулалт хийж явах хэвээр. Яагаад гэвэл би танад хэлье. Айдсыг юугаар давдаг вэ? Айдсыг хүн хэрхэн давдаг вэ? Та надад хэлдэ. Чи айж байгаа зүйлээ давахын тулд чи юу хэрэгэлдэг вэ? Харанхуй гудамжаар ганцаар яваад ийм мэдрэмж төрдөг заримдаа. Гэтэ үүндээ тэнд юм байхгүй шүү дээ. Энэ яаж дийлдэг вэ? Та нар энэ асуудлыг яаж шийддэг вэ? Юм байхгүй гэж би итгэхэд цаашаа явна. Тийм үстэй. Одоо хар чиний итгэл, чиний ирээдүй рүү харах тэр сэтгэлийн зүн бэлэг чинь, зүн хараа чинь мөхвөл бидний амьдралд асуудлыг шийдэх хүчээ алдна. Олон асуудлын хариулт амьдрал байдаггүй. Тийм үстэй. Та нар ямар олон харилцааны асуудалтай хүмүүстэй уулзчихсан санаж гин үү? Яг тэр хүмүүсийн хажууд танд ном байдгүй. Яг энэ хүнд ингэж хариулна, энэ хүнд ингэж хариулна гэсэн ном байна танд байна уу хэлдэ? Байхгүй. Гэхдээ бидэрт нэг л хүч байдаг те. Энэ ихчтэйгээ уулзраа олноо гэж би итгэж байна. Үнэн биз дээ те. За, би энэ асуудлуудыг шийдэх надад те юу тэр заавар зөвлөгөө байхгүй. Юу ч байхгүй. Гэхдээ би олон ном уншсан, олон сургалтанд суусан. Гэвч энэ бүх зүйл миний асуудлыг шийдсэн үү? No. Харин бууж өгөөгүй хүн итгэл байх юм бол олон асуудлын цаана гарч чаддаг. Яагаад гэвэл өөрчлөгддөг хүн гэж байхгүй. Тийм учраас би та нарт сэтгэл зүйн хувьд 2 мессежийг үлдээе гэж бодлоо. Нэг нь уяатан бай. Битгий хатуу бай, битгий зөрүүд бай, битгий хөшүүн үзүүтэй бай, битгий бардан бай, зөөлөн бай, хүмүүсээ сурах хандлагатай бай, ачаал даах чадвартай бай, уяатан бай гэсэн. Хоёрдугаарт юу гэсэн бэ? Ирээдүг харах итгэл найдвараа үргэлж хурцлж явах хэрэгтэй. Үргэлж чи итгэлээ хурцлж өнгөлж явах хэрэгтэй. Итгэл чиний хамгийн сүүлийн барих найдвар чинь. Олон асуудал тодорхой шийдэлгүйгээр бидний амьдралд орж ирдэг. Хоёрдугаарт өнөөдөр би энд олон бүсгүүчүүдийг шагнал авч байгааг харлаа. Цөөнгө бүсгүүчүүд бас ядарсан байгааг ажиглалаа. За би жоохон дасгалжуул шиний нүдээр харж байгаа шүү. Ядарсан гэдэг нь үсэн буурлуулж бүтээсэн тухай яриаггүй байна. Би нүдэнд нэг харц харж байна. Та нар өөрийгөө маш их шахсан. Би ойлгож байна. Гэхдээ би надад нэг юм анхааруулъя. Одоо шинэ үлрэл гэдэг нь ойролцоогоор доор хаяж 3-5 жилийн шаргуу хөдөлмөрийн тухай яригдэн шүү. Хэрвээ та нар үнэхээр бизнесийг томоор нь харж чадчихвэл
доор хаяж 3-аас 5 жилийн шаргуу хөдөлмөр та нарыг хүлээж байгаа шүү. Энэ бүхэл бүтэн маш өндөр ачаалтай ажиллах энэ шинэ удирдлийн өмнө би танарт нэг юм хэлье. Өөрийгөө тордорой. Эрүүл мэндэ анхаараарай. Өвдөж болохгүй шүү. Өвдөж болохгүй шүү. Мэдээж хүн ч өвдөхийг хүсэхгүй. Гэхдээ ямар хүмүүс өвддгийг мэдэх үү? Хит их улаардаг хүмүүс. Бизнестэй хит их улаарахтаа бид нар балансаа алддаг. Хит их улаарахтаа бид нар эн чинь бизнесийн буруу биш, эн чинь төлөвшөөгүй, сахилах батгүй нэг хувийн асуудал болохоос биш. Бизнес өвдөгчөөд байгаа юм биш. Окей? Тийм учраас би танаас хэлье. Шинэ үлрэл ирж байна. Одоо л бие тордож авах цаг шүү. Яг одоо л жоохон амарч явах. Одоо буруу амьдралын хэм маягуудаа засаж залруулах. Одоо өөртөө хөрөнгө оруулалт хийх. Дээрээс нь би маш олон хуучинсаг. За одоо энэ үг арай хатуучих бах. За болий. Би танартай хэлье. Залуучууд бүсгүүчүүдтэй хэлье. Гадаад байдал дээр ч гэсэн гоё бол. Бие гоё авч яа. Ганган бай. Кул бай. Хүн нас нэмж болно. Би энэ жил яг одоо 41 нас хүрч байна. Яг одоо. Тийм өгшинч биш, тийм залууч бас биш. Гэтэ би үргэлж та нарт бас урам зориг болох үүднээс бас дээрээс нь би их нэртэй хайтайхан харагдмаар байна. Хүн нас нэмж болно, харин гадаад байдлаараа бас оюун ухаан дотроо хөгшөрч болохгүй. Тийм учраас би таныг гадаад байдлаараа ч гэсэн тэмцээрэй. Эрүүл мэндэ хамгаалаарай. Нөгөө ярьдаг олон витаминуудаа сайн уугаарай. Тэ ярьдаг олон зөв амьдралын хэв маягуудаа өөртөө хийж эхлээрэй. Би 33 настай байхад миний менторээс надад зөвлөгөө ирж. За амраа. Чи дэндүүх машин унж шүү. Чи жингийн илүүдэлтэй байна шүү. Чи ер нь хараад ахаа чи ер нь витамин уухгүй шүү гэд надаа манай герман залуу надад хэлж ирсэн. Тэнгүүт нь би за би витамин уу ямар витамин уудаг чи омега уу гэдэггүй. Тэгэхээр нь би омега гэж ямар витамин үү? Мэдэхгүй нэ. Миний мэддэг ганцхан витамин С витамин. Үрлэн витамин. Энд чинь нөгөө залуу хүний хинэггүй, хайхрамжгүй зам баггүй. Би одоо энд олон 28 30 тангуудыг харж байна л да. Би танаас анхааруулж байна. 33-аас эхлэхгүй бол 40 дээр шууд анхны сөрөг мэдрэмжүүд ирдэг шүү. Хэрвээ 26-аас 28-аас эхлээд буруу хэм маягуудаа зогсоохгүй бол 33-аас 35 дээр л хамгийн анхны өвчний шинжнүүдүүд ирнэ. Цээж хорсох, нуруу өвдөх. Ойлгож байгаа сте. Гэх мэт маш олон энгийн жижигхэн өвчнгүүд гарч ирдэг. Хотоод өвдөх, нуруу өвдөх. Тэ? Хүчил нэмэгдэх тэргээл нэг иймэрхүү. Тэнгүүд нь омопразол уугаал ингээл яваад ич болохгүй. Тэ эм эмтэй нэрдэг те. Ингээд яваад ич болохгүй. Яг энд анхаарахгүй бол өвдөн. Намайг яг 33 настай байхад миний ментор хэлэхэд миний хөл, миний нуруунд дээр аль хэдийн асуудал үүссэн юмсан. Би өөрийгөө мэдээгүй явжсэн. Тэгээд нэмэлт аминд юм уухгүй, тэ машин унахаа багасгахгүй, спортоор хичээлэхгүй байснаас болоод 35 6 гэж шууд өвдөд эхэлсэн. Ерөөсөө сууж чадахгүй, босч чадахгүй болоод өвдгөр хатгаал. Танаа боддоо 30 гаруй насны залуугийн өвдөг, нуруу өвдөг арай эртүү үгүй юу? Эрт өвчин гэж байхгүй. Хэрэв өвдөхөөр л өвдөн штэ. Тийм учраас би танаас яг анхааруулж байгаа шүү. Яг хэлсний дараагийн 7 хоногт өвдцөө багшаага явж яваа. Би танаас анхааруулж байгаа шүү. Одоо амьдралын хэм маяг өөрчил. Би өвдснөөсөө хойш. За баярлалаа. Ядчих та нар чинь дандаа нэг эрүүл мэндийн бүтээгдэхүүн зардаг хүмүүс ч одоо бүх өвчин зовлон яриад явж иж болохгүй шүү дээ. Тийм учраас энэ бол хувийн сахилга болчихё. Би үнэхээр сул байсан. Би лаг байсан учраас яриад байгаа юм биш. Тэгээ би жил хагсын өмнөөс өвдөг нурууны асуудал ихсэн. Ингээд жингийн илүүлийн асуудлаа тэмцэж гисэн. За ингээд спортоор хичээлж гисэн. Одоо би усын спортоор хичээлээд жил гарan болж байна. Ирэх жил дэлхийн аврагт орно гэж зорилго тавьсан явж байгаа. Гэхдээ мастерсын дэлхийн авраг шүү. Ахмадын дэлхийн авраг. Яг үл одоо би яг эрүүл мэндийн хувьд надад нэг манлал хэрэгтэй байдаг. Яг бие махбодын хувьд. Тэгээ би яг энэ жил шинэ улирал, хуучин улирлын зааг дээр маш хүнд хагалгаанд орсон хөлнө. Би хагалгаагаа хэлгэцсэн. Цаа чи юмаа бэлдээ яваад ш та харж гинөө. Дараагийн улиралтай бэлдээдэн штэ.
Яг бол би ч гэсэн өөрийн гэсэн бизнестэй, би ч гэсэн өөрийн гэсэн өсөл мөрөөдөлтөй. Гэхдээ би тэндээ ганцаараа хүрмээргүй байхгүй. Олон амжилттай хүмүүс өөрийнхөө амжилтын нууцыг нуудаг үстэй. Харин би та нартай хуваалцаж штэ. Яг энэ завсрын үеийг зөв хэрэглэхгүй бол бид нар барайндаа орж чадахгүй ш. Барайнаас олон морд гардаг, харин цөөхөн морд ордог. Та нар мэднэ штэ. Тийм учраас би та нарт дахиад нэг гарааны өмнө чинь зүйлийг ярьж байгаа. 3 дугаарт. Өнөөдрийг хүртэл ямар олон хүмүүс гэр бүлийнхаа цагаар дахил өргөсөн бэ гэдгийг битгий мартаарай. За би нэг хатуу анхааруулъя. Бидний бизнесийн зориулалтын цаана гэр бүл чинь төлбөрийн төлөөд байж идэгий. Тэр хүүхэд чинь чамааг хүлээгээд, тэр нөхөр чинь чамааг хүлээгээд чиний бизнесийг амжилтанд хүрэхийн тулд тисээд өнөөдрийг хүртэл одоо цаашаа ингэсэн нөхдөд зогсож байгаа шүү гэж. Цаашаа яг энэ хэм маягаар явбал дийлэхгүй шүү найзуудаа. Тийм учраас би танд хэлж байна. Шинэ үйлрэлд шинэ дүрмээр тоглол. Одоо гэр бүлээ тэнхрүүлэх цаг болсон. Одоо тэдэртээ хөрөнгө оруулах цаг болсон. Гэр бүлийн нөхцөл байдал маань дэндүү их завгүй ажилтаа байгаа учраас би бизнесээ их завгүй байна гэд хүмүүс яриад байдیں۔ Би гайхдаг байхгүй юу? Би л их нэртэйгээ өглөөнөөс орой болтол зуралдаал яваад байдгүй нь би гайхаад байгаа байхгүй юу? Энэ ямар хүмүүсийн ихнэр нөхөр нь тэгээд өглөөнөөс орой болтол ингээд хамт салахгүй хамт яваад байд юм бол. Тэг гэрт нь очиж асуусан чи наа чи бизнес гээд өглөө гараад орой ирдэ шүү дээ тэгээд байхгүй. Тэг энэ дунд нь яг нэгэн нөхдүүд бас хийдүүлээд байгаа шүү тий. Гэр бүл гээд гэр бүл рүүгээ хамаг буруугаа чихэнгүүтээ гэр бүлтэй ч байсан юм байхгүй, бизнесээ ч хийсэн юм байхгүй. Яг юу хийсэн нууцаа хэлчих. За хэл. За энэ зүгээр наргаа шүү. Гэхдээ би та нартай хэлье. Гэр бүл чинь ядарсан шүү. Ямар ч ажлын дараа гэр бүл маш их ядардаг. Бараг ингээ хэлэнгүүт зарим хүмүүс ингэж яагаад одоо. Хоолон зэнгэрч байгаа. Би нэрээ мэдчихэж байгаа. Гэр бүл чинь их төлбөр төлсөн шүү. Тэрийг та нар үнэлэх хэрэгтэй. Цаашдаа яг саяных шиг галзуу юм шиг ажиллаж болохгүй шүү заяа. Сая бол тэгж ажилласан үнэн одоо жоохон баланстай юу. Гэр бүл биднээс их цаг авдаггүй шүү дээ. Та нар үнэнээ хэлдэ. Өглөө хамтдаа уулзаад хаа гэж гардаг. Оройн ороод нэг хоол хийж өгч чадсан юм уу тэгэл хамтны 2-3 солиод унтдаг үстэй. Юу н хаан тийм их цаг аваад байгаа юм бэ? Асуудлын гол нь юундэ гэж өглөө тэдэр цагаа зориулахгүй, өглөөний ганц цагаа тэдэр зориулахгүй, оройн 2 цагаа тэдэр чанартай зориулахгүй учраас тэдэр чи ядарсан байхгүй. Гэр бүл биднээс их юм үсээгүй шүү дээ. Бүтэн 7 өдрийн чи ганцхан өдрийг тэдэр гуйдаг. Амралтын өдрийг чинь гуйдаг. Чи амралтын өдрөө завгүй ажилдаг. Анхааралтай бай. Манайхан ирэх өдрөлд жинхэнэ цагийн төлөвлөгөөтэй амьдралын зөв менежменттэй явах хэрэгтэй шүү манайхан. Окей? Өнгөрснийг хэдүүлээ орхий. Өнгөрснийг орхий хэдүүлээ. Яагаад гэвэл би та бүхнийг хажуунаас чи харж байгаа учраас зовлон жаргалаа чи бүгдийг мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээд дуугаа байж чадахгүй гоо тоххой уучлаа. Дөрөвдүгürt өдөрт гарга барьлаа шинжил. Нэрш. Яг өнгөрсөн хэдэн жилийн шиг тийм нэг өдөр тэврээл, нэг өдөр ууралж алчих гал, нэг өдөр тэврээл үнсээл, нэг өдөр хазаж хайрчих гал. Докторгүй сэтгэл хөдлөлөөрөө өдөр дууссан ийм байх юм бол бид цаашдаа дийлэхгүй шүү. Одоо хүмүүс чинь бас ядарсан байгаа юм тийм. Чиний ая таамыг олд ингэж ойлголцоо байгаа ядарсан хөдөлж яана бушуухан цол мол нэмэгдээ гайг болоосоо гэдэг. За би 30 минут ярих хэрэгтэй байсан юм тийм. Окей. За ийм байна. Багийнхан чи ядарсан байгаа тийм учраас өдөрт гарга барьлаа шинжил гэж байгаа шүү. Шинжил одоо өөрийгөө боловсруул. Жинхэнэ боловсрсон өдөртөгч хүн байхын тулд одоо өөртөө хөрөнгө оруулах хэрэгтэй. 5 дугаарт би та нарт нэг юм лээ. Орлого нэмэгдлээ гэд та нар маань баярлж байгаа. Би ч гэсэн баярлж байна. Харин мөнгө хэрхэн зарцуулсан тухай би нэг ч юунаас асуугаагүй байгаа шүү. Нэрэн шүү. Мөнгө олох чадвар орлогоо нэмэгдүүлэх тааны зорилго байсан. Тийм, сайн байна. Та нар орлогоо нэмэгдүүлж чадлаа. Мөнгө юунд зарцуулагдсан бэ? Энэ мөнгө хаашаа орж байгаа вэ? Энэ мөнгө таны амьдралыг сүйтгэж магадгүй. Нэг бол таны амьдралыг өмнөхөр чи илүүч болгож магадгүй. Олон хүн мөнгөтэй болохдоо орлого нэмэгдэхдээ амьдралаа өөрөө үгүй хийсэн шүү. Яагаад гэвэл мөнгөтэй хүн дэндүү олон найзтай болдог. Мөнгөтэй хүн дэндүү завгүй болдог. Мөнгөтэй хүн бардам болдог. Орлого нэмэгдэхээр зан чанар өөрчлөгддөг. Найзуудаа, орлого нэмэгдэхийн ирээр таны зан төлөв шалгагдаж шүү. Окей? Тийм учраас мөнгөнд хандах хандлага одоо засаарай. Өөртөө ментортой болоорой. Чиний давуу сул талтай нүүрэлддэг, чамайг
чамаас айдаггүй, чамтай тал тогоо татдаггүй, өөртөө хилдэг 2-3 хүнтэй болоорой. Энэ чиний луужин чиглүүлж өгөх болно. Хүн ганцаараа хизээч том амжилтанд хүрдэггүй шүү дээ. Дахиад нэг үг хэлье. Тэгээд дуусгая. Өөрчлөлт эсвэл чи үлд. Яагтвэл амьдрал бизнесийн хурд хязгаарч зогсохгүй. Гол нь бид унахаасаа өмнө өөрчлөгдөх ёстой. Би таныг унахаас өмнө хэлж байгаа шүү. Унсан хүн босох хэцүү шүү. Би танад хэлье. Тийм учраас унахаасаа өмнө өөрчлөгд. Эсвэл үлд. Баярлалаа.